даалгаврын үзэгчтэй одоо та бүхэндээ юу өргөх вэ гэхээр за миний мик байгаа юм байна. Би Semik-ээс шалгасан. Solo leveling web 2-нэ өргөжлүүлэн хүргэнэ. За тэгээд одоо бас энэ чинь нэг ярддаг өөр юу байгаад байгаа юм байл л шүү дээ. YouTube сууг намайг бодвол их алдартай байлээ тэр нь. За тэгтээ яг уу одоо та нар зориулаад би бүтэн мангагаар нь уншиж өгье. Манга гэсэн тэр чинь web 2-нэр би дахиад асууя. Чи үнэхээр зүгээр үү? Энэ бас үртэй зураг юм те. Манай чаа хэё. Ай краш 114. Сүүдрийн зэргүүд амьд биеэсээ илүү сул дорой гэсэн ч бээр ангуучдыг хүнийг зэвсэг болж төрсөн. Хэрвээ тэд яг тулчаа ангуучийн боломж хаантаа би нүнийг яах вэ? Түүнийг гимтэлгүйгээр яв. За хаантаа. Пич хамгийн мэвдс. Сүнжээ үүнтэй тулцсан гэж юу? Наатха далтхий. Түүний гимтэвэл зүгээр өнгөрөхгүй шүү. За хаантаа. Нээлттэй одоо л миний боломж. Пүү энэ өмнөхтэйгөө ижил намайг нэг юмдаа хоёр орно гэж бодоо юу. Энэ бол сайн ангууч юм шиг байгаамаа манай чаа юм. Даанч тэгээд. За ингээс хэлмийн бариад авдаг хаантаа нэг л тушаал өгсөн. Дайснаа гимтэлгүйгээр ял. Хит хүчний ялгаа харуулж түүнийг тулдах хүслийг унтраа. Энэ бол энгийн даалгавар. Болоогүй бай. Утгагүй юм. Ийм зайнаас хөлөө огт хөдөлгүйгээр миний бүх дайралтаас бултж байна. Шоконд орцсон. Ядагч тодорсон болсон уу? Болоогүй. Би өргөжлүүлж чадна. Тэр юугаа бодоод байна вэ? Би түүнийг хүчний ялгааг мэдснийхээ дараач тулдахаар болчмгүй гэж бодсонгүй. Бэрүү бус цүүдрийн цэргээсээр хэдий оюун ухаантайч түүний төрөлхийн чанар нь аллагын зэвсэг. Одоо би түүнийг асрах аллагын үслээр дарж байгааг мэдэрч байна. Хэрвээ тэр ямар нэг зүйл онилж байгаа бол түүний муу шийдвэр гаргаагүй л гэж найдаа. Төрөлхийн анхаарал чи яаж амьд бит ганц хараад л өөрийгөө анчнуу ануу гэдгийг мэдчих чадна. Анчин эсэргүүцж байгаа гэж байх ёсгүй. Гулсах. Чадвар элдний бүжиг. Хүрээ над ганц л боломж байгаа. Надад хангалттай манай байхгүй болохоор би энийг ганц л удаа ашиглаж чадна. Гэхдээ энэ хангалттай чадвар гэрлийн элт. Зөө. Үгүй ээ. Ганц хором. Энэ энгийн тушаал бэрүүгийн толгойд орж ирлээ. Төрхтэй хатнаас авсан тушаал, мардагдсан тушаал түүний төрөлхийн совингаар гарч ирэхэд үл тоож чадахгүй. Дайснаа устгах. Энэ эмхтэй бол миний дайсан. Зогс. Би чамд зогс гэж тушаасан. Чи зүгээр үү тийм ээ. Хаантаа өршөө. Чи яга хэтрүүлээд байгаа юм. Манай бүлгэнд орохын тулд ингэж хол явах хэрэг байхгүй. Энэ ердөө шалгалт, нэргүй бүлгмийн элсэлтийн шалгалт, энэ чам шиг хүний амиа эрсдэлд оруулах юм биш. Чи яагаад ингэж их зүтгээд байгаа юм? Чи ахаад л чимээгүй зогсох гэж байна уу? Юу байж болох вэ? Магадгүй чи намайг сонирхдаг юм уу? Юу? Энд ч бас биш үү? Тэр юугаа бодоод байгаа юм болоо? Тийм ээ. Тийм бололтой. Манай хоёрын дунд армаас үссэн энэ царыг харж гин үү? Улаасан байна. Энэ бол энэ хүн эцнийг илтгэж байна. Юу ч яриад байгаа хүүрийн вэхага хаахаа марч. За өстой sorry. Нэгдсэн улсын ангуучдын товчоо. Би шалтыг хэлэхгүй. Би чамайг уучлахгүй гэж дуудаагүй. Надад юу болсныг хэл. Анч нэрээ сунж ууг аваад ирэгэд
Солонгос руу явуулсан шүү дээ. Тийм ээ. Тэгсэн чинь нөгөө Сунжуугийн хязгаарыг харсан чи хязгааргүй болж таарад. За тэг үлдснийг та нар ухаж олоод уншиж чинь зөндөө байгаа манай сайтд. Манай веб хуудсанд хатагтай сил нарын ажилтаас үзвэл Сунжиго ангууч бол хаадын нэг. Юу? Хатагтай силинер тэгвэл та Сунжиго ангуучийг улсын түвшний ангууч хүчтэй гэх гээд юм уу? Би шалгаж үзэх хэрэгтэй. Сэрсэн хүмүүс хүчийг нөгөө талаас гаргаж авдаг. Би хүмүүсийн нөгөө талтай холбогдсон холбоосыг мэдэрдэг. Заримдаа нөгөө талаас ирэх хүч үнэхээр хүчрхэг болохоор сэрсэн хүмүүс хурц гэрлээр хүрээлэгдсэн юм шиг байдаг. Тэр хүмүүсийг хаад гэдэг. Харин түүний хувьд тийм холбоос байгаагүй. Би түүний нүд рүү харахад түүний дотор харанхуй над руу эргүүлээд ширтсэн. Тэр өөрөө харанхуй байсан. Чин сүдрэн тий. Болоог байхны спойлерчлаа харанхуй. Та Сунжиг хорон муу гэх юу? Би Сунжиг ангуучийг сайн муу гэх гээгүй. Би ердөөл түүний хүч хаанаас ирдэг талаар ярьж байна. Сунжиг ангууч тэр хаанаас ч үсээ зээлдэггүй. Учир нь түүний хүч нөгөө талаас ирдэггүй, харин оронд нь түүнд хязгаар гэж үгүй. Түүний хүчинд хязгаар байхгүй гэсэн үг. Тохих. Баярлалаа хатагтай силинер. Захирлаа та хаашаа явах гэж байгаа юм? Би 24 дугаар давхар руу явлаа. Дагаад яв. Хэрвээ бид хатагтай силинерийн хүчийг ашиглаж чадахгүй бол түүнийг өөр аргаар уруулах хэрэгтэй. Чи анхны эсрэглийн хаалгыг санаж байна уу? Мэдээж Америкийн өмнөд хэсгийг сүрүүлсэн аимшигт данжны осол. Юу байдаг вэ? За түр байж байгаа би энд нэг галт хийх юмтай болчлоо. Би яаж мартах вүлээ? Америк улсын маш их шан харамж амлалт цуглуулсан дэлхийн шилдэг ангуучдаас ердөө 5 ламид үлдсэн. Америк улс тэр 5-нд улсын дайтай эрх мэдэл өгсөн. Тэгжил улсын түвшний ангуучдын эхлэл тавигдсан. Унтрашгүй гал Кемишлөө. Ганц цараад нь тоо том шиг олон шид ангуучдыг хөнөөсөн. Тэр аим шиг бяцхан бэлэг үлдээгээ явсан гэвэл чи итгэхгүй. Арай тийм ээ. Хардаа. Энэ чулууны бичээс Кемишийн зохицноос олсон юм. Кемишийн дайралтаас хойш 8 гаруй жил өнгөрсөн байна. Улсын түвшний ангууч дунд шиддэн байгаагүй. Тиймээс энэ чулууны бичээс тохирох эзний хүлээн энэ зойронд байж байсан. Кемиш ахин нэг удаа энэ үзэгсэлэн тулс дүнцтэй бэлэг өглөө. Би ахин сарсныхаа дараа өндөр ус илүү зүв биетэй болсон байна. Гэхдээ би юм царайлаг байлоо. Би дундчил байх ёстой доо. Өөртөө дурлчих өөрхий. Энэ сэргийх хүслээс болсон гэж юу? Биеийн бүх гэмтсэн хэсгийн сэргээ нь энэ бапнаас болоод миний бүх батгсыг алга болсон. Миний дөө би ямар харагдаж байна юу ээ? Тэр хүний хувьд би ямар байна юу? Ханаас ийм амир өөртөө ихтэй болчих воо. Дүүнэр юм зөвүүнтэй. Надад бол гудамжны баг шиг л харагдаж байна. Тийм ээ, хариулсанд чи их баярлалаа. Дүүнэрийг ингэж байгаа өөрсдөө хаалуулдаг те. Ой, чи хөлөө углан шүү. Чи намайг эсрэглийн битийг мартаа юу? Чи ер нь тархитай юм уу? Би ангийнхаа шилтгэн шүү. Тэр чинь л ердөө жишг шалгалт. Тэр чи ердөө л жишг шалгалт. Нэрээ би бүлгэн байгуулах гэж байгаа. Одоо хүмүүс таныг боссоо гэх үү? Сайнер болвол ганцаар чалсан тоглолт гэдэг нэр ямар байна? Та тоглоод байгаа мó? Яхаараа бүлгмээ тэгж нэрлэдэг юм. Яасан хачин байна уу? Таны чадвар шин сүүдрийн цэргүүдийг дуудах. Тэгэхээр ер нь бол та ганцаараа биш. Тийм шүү. Тэгвэл юу гэж нэрлэх вэ? Аажийн бүлгэн гэвэл яаж байна? Аа нь би гэсэн үг, жин урагшаа гэсэн үг. Аажийн миний нэрийг урвуугаар уншихаар тийм болно. Ямар байна гоё байгааз?
Муугүй шүү. Аа. Тийм болтой гэж юу гэсэн үг юм бэ? Тийм болтой гэж юу гэсэн үг юм аа? Би бараг сэтгэлээ элчилж эхлэе. Тэгвэл бүлгэм орохоос илүү дээр аргууд байгаа юм шүү. Тэр намайг галзуу эмхтэй гэж бодох нь. Тэр бүр миний амийг аварсан. Түүнийг сонирхох нь тодорхой үсттэй. Тийм ээ, тэгэхээр зүгээр биш ээ. Явч зүгээр биш. Яах вэ? Ер нь бол би Мин Бингүүгийн ангаарч чадварыг ачаар л амьд байгаа. Гуй түүнд хэлээд өгөөч. Түүний болгоомжтой байх хэрэгтэйгээ хэлээд өгөөч. Сүнжив ангуучд хэл. Түүнийг өөрийнхөө хүчнээс болгоомжтой байх хэрэгтэйгээ хэлээд өгөөч. Тэр үед би Мин Бингүү ангуучийг харсан.